Буланга аймаг нь хүнс хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй зохицсон аймаг үлээ. Улсдаа олон малтай аймагийн хувьд улсын мал, мах, ноос, ноолуур, түүхийд бэлтгэл, цэцгийн тус, гэрийн мод тавилгын үйлдвэрлэлээр тэргүүлдэг. Дүүх 80 жилийн хугацаанд хүнс хөдөө аж ахуйн салбараас олон зүүн авраг малчид хөдөлмөрийн баатар гавьяатнууд төрөн гарсан юм. 2010 оны жилийн эцэст 212 мянган толгой мал тоолуулж, өөрийн дотоодын хэрэгцээд махаа бүрэн хангаж, зах зээлд жил дунджаар 8-аас 11 мянган тонн мах нийлүүлдэг. Усадгаатай газар тариалан сэргэн хөгжүүлэх зорилт тавин ажилласнаар 2010 онд 1054 тонн үр тариа, 2657.4 тонн төмс, 1540 тонн хүнсийн ногоо хураан авч, орон нутгийн хэрэгцээнийхээ 19.1-ээс 47%-ийг хангаж байна. Хөдөө аж ахуйн түүхийд байгалийн нөөцөөлөлт түшгэлсэн хүнсний жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, усадгаатай газар тариалан төлхөө эрхлэх замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж байна.